Таны итгэл найдвар сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, эмийн хөнгөлөлтөй холбоотой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Мөн иргэдээс ирүүлсэн асуултад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ямар хариулт өгснгийг хамтдаа сонсох болно. За, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтийн харилцах мэргэжилтэн нар мандахтай уулзаад байна. За, танд энэ өдрийн мэнд хүргэе. За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгийн тухай мэдээллийг бид сонсогчдод хүргэхээр бэлтгэж байна. Эхлээд сонсогчдод эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлдэг шимтгэлийн тухай иргэдээс ямар хувь хэмжээгээр шимтгэл авдаг тухай мэдээллийг эхлээд хүргэе. Шимтгэл бол Монгол улсын иргэн албан журмаар заавал даатгуулах ёстой гэсэн хуультай байж байгаа. Хуваарь хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил эрхлээгүй иргэд бол эрүүл мэндийн даатгалын төлбөрийг бол өөрөө хариуцсан төлдөг байгаа. Энэ нь болохоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% гэсэн үг. За, төрөөс хариуцсан төлнө гэдэг нь болохоор тэтгэврийн 1-ээс 18 нас хүртэл хүүхдүүд, за тэгээ нийгмийн халамж дэмжлэг туслалцаа хэрэгтэй шаардлагатай иргэд, за хүүхдээ 2 нас хүртэл харж байгаа ээжүүдийг төрөөс хариуцсан төлдөг байгаа. Бас энэ өөрөө хариуцсан төлдөг дээр оюутан сурагчид бас орно. Шимтгэлийн хэмжээ бол өөрөө хариуцсан төлж байгаа оюутан сурагчид бас ялгаагүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% төлж байгаа. Шимтгэл төлжсэн хүмүүс бол үргэлжлүүлээд төлнө. Хамрагдаж байгаа хүмүүс бол 16, 17 онооны хүч төлөө даатгалтай хамрагдана гэсэн үг. За, тэгэхээр иргэдийн хувьд бол тодорхой хэмжээний шимтгэлээ төлчлөө. Тэгэхээр төлсний дараа бол иргэд даатгалын сангаас бол тодорхой хэмжээний тусламж үйлчлэгийг авах энэ эрх нь үүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг ямар төрлийн тусламж үйлчлэгийг иргэдэд хүргэж байна вэ? За, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг 10 хэдэн төрлийн тусламж үйлчилгээ байдаг. Энэнд болохоор хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, өдрөөр эмчлүүлэх тусламж үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, онцлогоо, уламжлалт, нөхөн сэргээх. Энэ нөхөн сэргээх гэдэг маань аршаан сүлэлт хэвтсэн ийм үед гэсэн. Тэгээ хорт авдрын буюу хөнгөвчлөх өвчний тусламж үйлчилгээ, эмийн үний хөнгөлөлт, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, за хорт авдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ. За тэгээд нас хөөс эрүүл мэндийн эрсдлээс нь хамаарат урьдчилан сэргийлэх үйлчилгүүд бас байгаа. Жирэмсний 37 хоногоос өмнөх төрсөн оншийн хамааралтай бүлгийн өртгийн жингээр нь хавсарсан өвчний улмаас гэсэн ийм даатгалын тусламж үйлчилгээг үзүүлдэг байгаа. Төрийн байгууллагатаа бас нэг хөнгөлөлөх хувь хэмжээ ондоо, хувийн хвшлийн байгууллагт хөнгөлөлөх хувь хэмжээ бас ондоо байгаа. За тэгэхээр хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ болохоор төрийн өмчийн байгууллага гэдэг нь манайхаар бол 2-3 дахь шатлалын эмнэлгүүд гэсэн үг улсын гэж ойлгож болно. Энэ нь болохоор хэвтэн эмчлэхдээ 145-аас 800 орчим мянган төгрөгийг хөнгөлөлдөг байгаа. За хувийн эмнэлэгт бол хувийн эмнэлэг гэдэг нь манайтай эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан эмнэлгүүд гэсэн үг шүү дээ, тийм. За, гэрээ байгуулаагүй эмнэлгүүд гэж бас байдаг. За, хувийн эмнэлгүүдэд дотор болохоор хэвтэн эмчлэгтээ 80 мянгаас 450 орчим мянган төгрөгийг хөнгөлдөг байгаа. За, өдрөөр эмчлүүлэх тусламж үйлчилгээ гэж байдаг. Энэ нь болохоор нөгөө карт нээлгээд өдрөөр эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлүүлээд байгааг хэлж байгаа. Энэ болохоор 65 мянгаас 150 орчим мянган төгрөгийг даатгалаас хөнгөлдөг байгаа. За, амбулаторийн тусламж үйлчилгээ онцлогоо шинжилгээ гэж байгаа. Энэ нь болохоор зөвхөн улсын эмнэлэг дээр хийгддэг. Энэ амбулатор нь болохоор 15 мянгаас 16,200 хөнгөлдөг. Онцлогоо шинжилгээ нь болохоор сардаа 55 мянга, улиралдаа 165 мянган төгрөгийн хөнгөлт идэх боломжтой. Нөхөн сэргээх эмчилгээ гэж аршаа сүлэлт хэвцэн тохиолдолд гэсэн үг. Энэ нь болохоор 110 мянган төгрөгийг улсын чанартай аршаа сүлэлт хэвцэн тохиолдолд, хувийн чанартай аршаа сүлэлт хэвцэн тохиолдолд болохоор 74 мянган орчим төгрөгийг хөнгөлүүлэх хэрэгтэй байдаг. За, хорт авдрын болон хөнгөлөлт үйлчилгээ гэж байгаа.
Энэ нь болохоор улсын эмнэлэгтээ хөнгөлөлөх хувь нь 300 мянга, хувийн эмнэлэгт хөнгөлөлөх хувь нь 175 мянган төгрөг байдаг. За эмийн үний хөнгөлөлт байна. Энэ эмийн үний хөнгөлөлт нь болохоор 188 нэр төрлийн эмийг 40-80% хөнгөлт үзүүлсэн байгаа. Энэ хөнгөлт үзүүлж байгаа энэ хөнгөлтэй эмийн жагсаалтыг болохоор манайха эрүүл мэндийн яамнаас гаргасан тийм жагсаалтын дагуу дааж мөрддөг байгаа. За өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ гэж байгаа. Энэ нь болохоор нийт өндөр өртөгтэй хагалгааны 75 хүртэлх хувийг одоо эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж төлнө. Одоо үлдсэн 25 орчим хувийг иргэн өөрөө төлнө гэсэн үг. Хор тавдар болон хийм гэж байна. Туяаны өдрийн эмчилгээ нь болохоор 66 мянга, хиймийн өдрийн эмчилгээ нь 45 мянгаар хөнгөлөгддөг ийм зохицуулалттай байгаа. Тэгэхээр зарим төрлийн эмнэлгийн үйлчлэгийг иргэд авч явахдаа өөрсдөө ийм тариа гаднаас авдаг ч юм уу, тийм тохиолдол гардаг. Тэгээ эргээд энийг эрүүл мэндийн даатгалын сангаас ч юм уу хөнгөлүүлэх одоо төлбөрөөр буцааж авах боломж болцсон юм байдаг юм болов уу? Байна. Манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн байгууллагатай гэрээ бүхий эмнэлгүүд, эмийн сангууд гэж байдаг. Тэр эмнэлгүүдэд хэвтсэн тохиолдолд, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд бүх зардлаа тухайн эмнэлгээс гаргуулна гэж байдаг. Гэхдээ зарим тохиолдолд эмнэлэг нь тухайн эм тарианд тасарсан байхгүй байх тохиолдлоор тухайн хэвтэн эмчлүүлэгчээс гаднаас авахулсан тохиолдолд баримттай өргөдлийн хамт одоо тухайн эрх хэвцэн иргэн эмнэлгийнхаа байгууллагт одоо санхүүд нь тухайн өргөдлийг өгөөд буцааж авах боломжтой. Энэ нь болохоор ямар тохиолдолд буцааж авах вэ гэхээр тухайн иргэнийг одоо хэвтэн эмчлүүлж байхад нь тухайн эмч онцлоод одоо энэ шаардлагатай эм тариаг хэрэглэнэ гэсэн тохиолдолд одоо нэгсэнд амбулаторийн картн дээр бичигдсэн, өвчний түүхэн дээр бичигдсэн тэрийг одоо буцааж авах боломжтой гэсэн. Өндөр өртөг хэмээс цэцлийн тусламж үйлчлэгийг яг аль эмнэлгүүдэд үйлчлэг үзүүлж байна гэдэг тухаас дэлгэхгүй. Энэ болохоор улсын томоохон 6 эмнэлэг байдаг. Энэ нь болохоор 1, 2, 3 тэгээд гэмтэл сог үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн төв, хавдар судлалын үндэсний төв гэсэн төвүүдээр хийгдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэн төрөний нөгөө олон төрлийн тусламж үйлчлэгээс хөнгөлүүлэхдээ нийтдээ жилдээ дээд хязгаар нь 2 сая төгрөг хүртэл хөнгөлүүлдэг байхгүй юу. За тэгэхэд энэ өндөр өртөгтэй тусламж үйлчлэгээ гэдэг маань бол тэр 2 саяын дээд хязгаарт хамаардаггүй байгаа шүү гэдгийг бас иргэд сонсогчид та бүхэн ойлгоод авчихад илүүдэхгүй байхаа гэж бодож байна. Иргэдийн зүгээс бас нийтлэр асуудаг нэг асуулт бол эмийн хөнгөлтийн тухай. Эмийн хөнгөлт зарим эмийн сангууд нь олохгүй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү асуултууд их гардаг. Энэ тухай бас товч мэдээлэл өгөөч. Эмийн хөнгөлтийг ямар журмаар яаж олгож байна? За манайтай гэрээ бүхий эмийн сангууд бол жилийн төсөв гэж эхний ээлжинд батлуулна. Жилийн төсөв батлуулахын тулд бол тухайн хороонд харьяа дүүргийнх нь нутаг дэвсгэрийнх нь хамарж байгаа хүн ам тэгээд хүчин чадал одоо зэрэглээс нь хамаарат тэгээд төсвийг баталдаг байгаа. За тэгээд батлаад манайтай гэрээ байгуулна. Гэрээ байгуулад сар бүрийн одоо 1-ээс 30-ны хооронд тухайн одоо жилийн тавигдсан төсвийг 12 сард нь хуваагаад 1 сарын төсөвгээд яригадаад одоо нэг мөнгө дууссан гэдэг байгаа тийм. Тэр хуваагдсан тэр сарын төсвийг тухайн эмийн сан 1-ээс өгч үйлчлэнөө, 5-аас өгч үйлчлэнөө, 10-аас өгч үйлчлэнөө тухайн эмийн сангийн доторх зохицуулалт. Тэгэхээр нөгөө мөнгө дууссан гэд нөгөө саяны чиний асуулт энэ болохоор хуучин бол харьяал харгалзахгүй үйлчлдэг байсан. Одоо дурын эмийн сангаасаа хөнгөлтэй эмнэлэг үйлчлдэг байсан. Одооны зохицуулт болохоор зөвхөн иргэн тухайн иргэн амьдарч байгаа дүүргийнхээ харьяа эмийн сангаар үйлчлүүлнэ гэсэн зохицуулт 2018 оны 1 сараас мөрдөгдөж явж байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо манад энэ хийсэн шинэ зохицуултаар бол төсөв дуусчлаа, мөнгө дуусчлаа гэсэн асуудал маш багастай. Ер нь бол хойш багаснаа гэж ойлгож байна. Нэг жилийн хугацаанд гэдэг нь тодорхой хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас өрн хичнээн төгрөгийн тусламж үйлчлэгийг иргэдэд хүргэсэн байна гэсэн юм тоо мэдээлэл байна. 2018 онд гэхэд манай эрүүл мэндийн даатгалын байгууллагатай Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 1300 гаруй байгууллага байдаг. За энэ 1300 гаруй байгууллагт нийтдээ 2018 онд одоо 337.3 тэрбум төгрөгийг төсвөлсөн байгаа. Энэ дээрээс болохоор жоохон задлах юм бол улсын чанартай эмнэлгийн байгууллагад 214.5 тэрбум, хувийн хвшлийн статустай байгууллагад 64.8 тэрбум, эмийн сангуудад болохоор 29 тэрбум. За одоо элэгний Ц вирус одоо элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэнд бол 18.4 тэрбум одоо 18 он төсөвлөгдөд явж байна. За баярлалаа. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийтэд харилцах хэлтсийн мэргэжилтэн нар мунтагтай ярилцлаа.
Эрүүл мэндийн даатгал иргэн бүрд. Асуулт хариултын цаг. Эмийн үнийн хөнгөлөлтөд хязгаарнаас олгогдох вэ? Сарын турш өгч байгаа нь үнэн үү? Эмийн сангуудад төсөв дууссан гэд байна гэсэн асуулт ирсэн байна. Одоо хариултыг хэлье. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангууд нь эмийн үнийн хөнгөлөлтийг батлагдсан төсвийн хүрээнд сарын турш олгох зохицуулалттай. Эмийн сангуудын төсөв харилцан адилгүй байдагтай холбоотой эмийг худалдаалах өдөр өөр өөр байдаг. Эмийн үнийн хөнгөлөлтөөр үйлчилж байгаа эмийн сангийн мэдээллийг манай байгууллагад хандаж авах боломжтой. Харьяал харгалзахгүй эмээ авч болох уу? Хэдэн нэр төрлийн эмээг хэдэн хувиар хөнгөлдөг вэ гэсэн байна. Хариултыг өгье. 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үнийн хөнгөлт үзүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн зохистой хэрэглээг хангах зорилгоор эмийн оршин суугаа дүүргээр нь олгож эхэлсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа жагсаалтанд 818 худалдааны нэр төрлийн эмээг 30-аас 80% хөнгөлөхөөр заасан байдаг. Дараагийн асуулт. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал нөхөн төлөх ёстой юу? Хэдэн төгрөг төлөх вэ? Чөлөөлөх ямар боломж байдаг вэ гэсэн байна. Хариултыг өгье. Эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал учраас нөхөн төлөх учиртай. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн төрөл хувь хэмжээг заасан бөгөөд Монгол Улсын засгийн газраас төлөх шимтгэлийн хэмжээг тогтоодог. Энэ оны шимтгэлийн хэмжээг засгийн газрын 2017 оны 360 дугаар тогтоолоор батлаж өмнөх оны шимтгэлийг нөхөн төлөвлөх заалт хэвээр байгаа тул манай байгууллага нь зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийм асуулт ирсэн байна. Шимтгэл төлөлтийн мэдээлэл харагдахгүй байгаа тул эмнэлгүүд буцаагаад байна. Хизээнээс хэвийн болох вэ гэж байна. Хариулт. Шимтгэл төлөлтийн мэдээллийн программын шинжилттэй холбоотой төр саатлал гарсан. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн баталгаажуулалтыг үндэслэн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийг эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Мэдээллийг нэгтлэн эргэн холбоо өргөхөлнө. Дараагийн асуултыг хэлье. Хувийн эмнэлэгт хийлгэсэн онцлогоо шинжилгээний төлбөрийг даатгалаас төлөвлөж болох уу гэж байна. Хариулт. Манай байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам байдаг. Энэ журамд өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу хийгдсэн онцлогоо шинжилгээний төлбөрийг төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр заасан байдаг. Дараагийн асуултыг хэлье. Хэвтэн эмчлүүлэгтээ гаднаас авсан эмтрэний мөнгийг хаанаас авах вэ гэж байна. Хариулт. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эрх болон үүргийн тухай заасан байдаг. Үүнд даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм тариа материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишгүүнээр тооцсон буцаан олох үүрэгтэй тул хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн санхүүгийн газар тандан өргөдөл гарган шийдвэрлүүлнэ. Дараагийн асуултыг хэлье. Хөдөө орон нутгийн хүн хаана шимтгэлээ төлж дэвтрээ баталгаажуулах вэ гэж байна. Хариулт. Өөрийн харьяа оршин суугаа газрын нийгмийн даатгалын хэлцэд тандан шимтгэлээ төлөн дэвтрээ баталгаажуулж болно. Ийм нэг асуулт ирсэн байна. Өндөр үнэтэй хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөрөө эрүүл мэндийн даатгалаас авч болох уу гэж байна. Хариултыг хэлье. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим сэргээн засах үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зорилтоор хийгдэх протезин жигсаалт, түүний жишгүүн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгохоор зохицуулсан байдаг юм байна. Дараагийн асуултыг хэлье. Даатгалаа хэрхэн шилжүүлэн тооцох вэ гэж байна. Хариулт. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-8-д заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч тухайн жилийн дээд хязгаараас давсан тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцоолохоор хуульчилсан байдаг юм байна. Асуултаа үргэлжлүүлье. Хүүхдээ асарч байгаа ээж эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх вэ гэж байна. Хариултыг хэлье. Хүүхдээ 2 нас хүртэл өсгөн боожуулж байгаа эцэг эхийн шимтгэлийг төр хариуцдаг тул оршин суугаа хаягийн дагуу нийгмийн даатгалын хэлцэд тандан дэвтрээ баталгаажуулалт хийлгээрэй. Шимтгэл төлөлтийн төрөл өөрчлөгдөх бүрд заавал бүртгэлийн мэдээлэлээ шинжлэх ёстой байдаг юм а. Даатгалтай даатгалгүй байхын ялгаа нь юу вэ гэж асуусан байна. Хариултыг хэлж өгье.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9-р зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлөвлөн эрүүл мэндийн улмаас учирч болцсогүй санхүүгийн эрсдлээ хуваалцах боломжтой. Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100% өөрөө хариуцах, мөн эрүүл мэндийн даатгалд заавал төлөх албан журмын даатгалд бол төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх, мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээ байдгийн байна. Дараагийн асуулт. Ямар урамшуул байдаг вэ гэсэн байна. Таны хариултыг хэлж өгье. Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд түүний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийн санхүүжүүлэхээр эрүүл мэндийн даатгалын 9-р зүйлийн 9-ийн 4-р хэсэгт заасан байдаг. Мөн ийм нэгэн асуулт ирсэн байна. Даатгалын гэрчлэгийг хаяж өргөдүүлсэн тохиолдолд яаж авах вэ гэж байна. Таны асуултанд хариулъя. Оршин суугаа хийгийн дагуу нийгмийн даатгалын хэлтэцтэй иргэний өмнөх цэц зургатайгаа очин дэвтрийн үнэгээ төлөн шинээр авах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрд зөвлөгөө мэдээллийн булан. Энэ удаа сонсогч та бүхэндээ эмийн үнийн хөнгөлтийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй 324 эмийн сан байдаг. Энэ эмийн сангуудад одоогоор 118 нэр төрлийн 818 ширхэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 40-80 хүртэлх хувиар хөнгөлөлтөөр борлуулж байна. Иргэдийн дунд амьдарч байгаа хорооныхоо эмийн сангаар үйлчлүүлнэ гэж буруу ойлголт байдаг. Даатгуулагч та хороо харгалзахгүйгээр амьдарч байгаа дүүргийнхээ аль ч эмийн сангаас хөнгөлөлтөө үнээр эм авах хэрэгтэй гэдгийг сануулж хэлье. Мөн иргэн та эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангаар үйлчлүүлэхдээ тухайн эмийг хэдэн төгрөгийн хөнгөлөлтөө үнээр худалдан авснаа мэдэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хүртэ хэмжээг нэмэгдүүлэх үүднээс эмийн сантай байгуулж байгаа гэрээг харьяалын дагуу буюу дүүргээр нь ангилж дүүргийнхээ аль ч эмийн сангаас эм худалдан авах зохицуулт хийсэн. Түүнчлэн эмийн хөнгөлөлтөө үнээр үйлчлүүлэх чирэгдлийг багасгаж хяналтаа сайжруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид эмийн хөнгөлөлтөө үнийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай болгох зорилгоор эрүүл мэндийн яам, эмийн холбоод, эрүүл мэндийн яамны дэргэдэх мэрэгжлийн салбар зөвлөлийг холбогдох мэрэгчлэнүүд хамтран эмийн үнийн хөнгөлөлтийн жагсаалтыг шинжлэх ажлын хэсгийг байгуулсан байна. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт нэвтрүүлэгтэй хамтугаа сонсогчдод баярлалаа. Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Батцая, найруулагч Сарантуя, нэвтрүүлэгч Анхулд.